бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторитой байх ёстой. За хоёрдугаарт олон улсад хийгдэж байгаа сурвалж семинарыг дүүргэсэн. За өөр хөврөлийн эмч нарын сурвалж семинарт хамрагсан ийм мэргэжилтэнгүйтэй байх ёстой. За дээрэс нь очиод өргөжлөн суулгах лаборатори маань олон улсад нийцсэн агаарын чанар, орчин. За дээрэс нь өрг хөврөлт хорууч нар үзүүлэхээргүй ийм материалаар хийгдсэн ийм кабинетууд байх ёстой. За дээрэс нь тусгай стандартын дагуу өрг хөврөлийн лабораторид байх ёстой багш тоног төхөөрөмжүүд нь байж байгаа юм. За энэ бүгдийг гүйцээжж энэ бол нэг хэсэг нь гүйцээжж энэ өрг хөврөлийн лаборатори бүрэлдэх юм. Нөгөө талаасаа бол за өргөдөлтэй хүмүүсийг өндөвчний үйл ажиллагааг дэмжих, тийм ээ, салст хэвлийн хөндийг дурандах ийм бас тоног төхөөрөмжтэй байх ёстой. За олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм бэлтгэлүүдтэй байх ёстой. Энэ бүхэл ажиллагааг манай Юнимед эмнэлэг маань 2012 оноос шатратгаар авч хэрэгжүүлээд өнөөдөр олон улсын дунд зэрэглэлийн өрг хөврөлийн бүртгэгдсэн лабораторид болсон. Тэгэхээр өөр шилжүүлэн суулгах энэ салбар бол нөхөрчгөн салбарт гарч ирж байгаа шинэ салбар. Энд бол одоо өөр шилжүүлэн суулгах үйл ажиллагаа маань 2000 оноос хойш эрчимжиж эхэлсэн. Шинэ салбар учраас энд гадаадын сургалт, мөн дотоодын сургалтанд байнга хүмүүсээ хамруулж явах шаардлагатай. Одоогоор олон улсад хэвлэгдэж байгаа нийт сурвалж семинарууд бол англи хэл дээр явагдаж байгаа. Тийм учраас жишээ нь өөр шилжүүлэн суулгахаар тэргүүлэх зэргийн эмч нарыг бэлдэж байгаа Герман байж байна, Голланд байж байна. За өөр Испани байж байна. Энэ газруудад эмч нар аттестаттай сургаж байгаа. За бид өхөн бол Голландын Изела гэдэг ийм эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. За тэн дээр маань өөр хөрлийн эмч нараа манд бэлтгэгдсэн. За Сингапурт бас бэлтэж байгаа. Энэ дээр бүр олон улсын програмын дагуу, тийм ээ, өөр хөрлийн эмч нарыг бэлтэж байгаа. За дээрэс нь Германд байж байна. Энд өөр хөрлийн эмч нар ялангуяа XC гэдэг энэ эр бэлгийн эрэгтэй талын өргөдөлтөд энэ хүмүүсийг шийдэх энэ аргад бас эмч нарын явж сургаж байна. Тийм учраас тасралтгүй. За 2017 онд Португал улсад, за 2018 онд Испани улсад болсон олон улсын нөхөн өрчгөн нийгэмлэгийн хурал семинаруудад хамт олноороо сууж хамрагдсан байж байна. Анхны өршөлжин суулгах төв. За удаан хугацаанд ажиллаж байна. За хоёрдугаарт нь өрг хөврөлийн бүхэл бүтэн лаборатори өрөнд томилогдсон лабораторитой. За 3 дугаарт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариаг найдвартай хангаж